Social climbs to live for a few dollars more. Social lives to live. За ингээд монголчуудын цугладаг Монгол таавнд буюу одоо Түндэмэн зогсоол дээр байрлах энэ Монгол таавныг одоо ирсэн байна. Манай ретро аккорд нэвтрүүлгийн зочинтойгоо энд уулзахаар одоо болцсон байгаа. Одоо гадаад улсад хийж байгаа хоёр дахь нэвтрүүлэг хоёулаа Солонгост яг 1 жилийн өмнө яг мөн энэ Монгол таавны орчмоос дуучин ган тулгын дугаарыг үзэгч та бүхэнд хүргэж байсан бол энэ удаад мөн одоо олон жил энэ Солонгос улсад амьдарч байгаа монголчуудын маань л одоо нэгэн төлөөлөл болох нэгэн залуутай одоо уулзах гэж байна. За ер нь ихэвчлэн монголчууд за хаана уулзах гэхээр Түндэмэн дээр Монгол тааван дээр уулзъя гэдэг. 4 жил мөн бид бас ангийн хоёр охинтойгоо хоёр өөр хотоос ирээд уулзахаар улсан мөн энд болцоод Монгол тааван дээр уулзсан байгаа. Одоо хэдэн энд одоо манай найз маань ирсэн байна гэсэн мессеж ирсэн байна. Одоо тун удахгүй уулзнаа. Сөүл хот дэлхийн 10 том хотын нэгэнд ордог. За тэгээ 10 сая орчим хүн амтай 9 сая 600 хэдэн мянга гэж байна. Сөүлийн дагуул хотод 25 сая хүн нийтдээ 25 сая хүн амьдарч байна. Монгол таавнаас жоох ин шалхаад одоо манай эхний сайн мэднэ бас дүн гэдэг дэлгүүр байгаа. Дүн дэлгүүрийнхээ үүдэн туулцахаар боллоо. Түндэмэний тэр дизайн Түндэмэн калтер парк гэдэг нь энэ гайхамшигтай байрлал. Үнэхээр дизайн парк байхаас аргагүй. Энэ өөрөө энэ байгууламж нь архитектурын маш их өөрмөс шийдэлтэй. За ингээд бид 5 буудал Түндэмэнээс 5 буудал хэдэн буудал явчих вэ? 10 гаруй буудал явж байна. Хам мөрний эрэг дээр ирсэн байна. Хуучин 63 давхар. Хуучин одоо хамгийн өндөр энэ 63 давхрын хажууд. Одоо бол энэс өндөр 123 давхар барилга, 126 давхар барилга баригдсан байгаа. Sky Tower гэдэг. Энэ бол хуучин 63 давхар өндрийн хажууд. Хам мөрний эрэг дээр ирсэн байна. Хоолойны эффект залгачж байгаа юм байна. За гитар хэн гэдэг гитар вэ? Эниа гинэ. За түрүү ярьжсэн энэ Сөүл хот бол одоо дэлхийн хамгийн хүн ам ихтэй хотын одоо эхний 10-т ордог гэсэн. Яг төв Сөүл хоттой бол төвдөө 9.6 сая 10 сая хүн. За Сөүл орчмын хотуудтайгаа нийлээд 25 сая хүн. Одоо энэ талбай дээр амьдарч байна. Солонгос орн бол 610 гаруй мянган км квадрат нутагтай. За Сөүл хотын хувьд бол 1 км квадратад 2500 за зарим нектрал ихтэй газар бол 100000 хүрдэг. Тэгээд мэдээж одоо нектралаасаа болно. Тэгээ энэ одоо их хүн амтай хот нэг энэ жижиг талбайд яаж амьдраад байна гэхээр одоо газар дээгүүр усан тээвэр, за метро, нийтийн автобус, за такси, за тэгээд хувийн автомашин, за дугуй, явган зорчигч гэдэг. За газар доор гэхэд метронд одоо бас хэдэн сая хүн зорчиж явж байна. Тэгэхээр одоо энэ газрын доор болон газрын гадаргуу дээр хэд хэдэн төвшөнд ингээ огтлцоод хэд хэдэн давхаргад ингээд энэ нектрал ихтэйгээр амьдэрч одоо хоорондоо төвжирх нь багтай ингээд дэд бүтцийг маш сайн шийдсэн. Ялангуяа 2018 он гэхэд 19 он гэхэд бол энэ нийтийн тээвэр автобусны шугам энтрийг нэмж тавиад одоо ер нь бол төвжирлийг маш сайн бууруулж чадсан гэдэг юм байна. За манай зочин маань ингээд техникээ холбож хооронд
өөрийн олж авсан бага мэдээллээс та бүхэнтэй хуваалцлаа. За гитараас ийшээ хоолойны эффект рүүгээ холбогдоод микрофоноос мөн тэг хоолойны эффект рүү холбогдоод гитар ийшээ орох уу те. За гитараасаа гаргаад гитарын яригч руу бас юм орж ирэх гэдэг нь энэ удирдлагаасаа. Тийм байна. Энэ жижиг цагаан пультнээс яригч руу холбож өгөх юм байна. За тэгжээд бид төр нэг дуугаа холбочих баг. Одоо бол дуугаа холбоог энтер шумтаал яваад байгаа. Гэрээ студ юм шүү бараг л. Эндээс шууд биччихнэ. За ингээд холболтоо хийчихнэ гэж байгаа. За энэ хам мөрний эргээр бол юм дугуйтай зорчигчд бол маш их. За дугуй сонирхогчд болон бүр мэрэгжлийн дугуйчд бүр дугуй аялагчд энэ төргээд зөндөө хүмүүс байгаа. Энэ зам болохоор одоо энэ хам мөрний энэ зам хойшоогоо баруун хой зүг рүү Гимпогийн зүүн талаар гараад Гимпогийн шат байгаа нисэх бодолтой. За тэрнээс хойш яваад Пажу гэж одоос монголчууд их очдог энэ аутлет дэлгүүр байдаг. Тэр хотын баруун талаар гараад хам мөрөн. Тэгээ баруун хойд хэсэгтээ бас нэгэн голтой нийлээд баруун хойд эрг рүүгээ энэ шар тэнгис рүү цутгаж байгаа. За яг тэр цутгадаг хэсэг дээр одоо ардчилсан солонгос улстай хэлэлдэг юм байна. За ингээд дугуйчд одоо ингэж явж байгаа. За тэгээд яг тэр ардсан солонгос улстай хэлдэг хэсгээс эхлээд энэ хам мөрнийг дагаад ингээ урагшаага дугуйн замыг бол маш сайн тогтчулж өгсөн. Энэ бол дугуйтай аялагчд болон дугуйгаар зорчдог улсуудад бол маш том магистрал зам болж өгдөг. Тэгээд тэд мөн газрын зургаа дагаж харж явдаг гэж одоо манай бас нэг дугуй унж хэрэгэлдэг Монгол зочин байна. Манай нөгөө нэвтрүүлгийн байнд зочин бидэнд бас энэ мэдээлэл өгсөн байгаа. За ингээд хүрлээ байна. Ретро аккорд нэвтрүүлгийнхэн Сөүл хотод ирж нэвтрүүлгийн зураг авахд хүрлээ гэсэн. Яагаад гэсэн гэвэл хүрлээ Сөүл хотод гитараа бариад хүлээж байхад хүрлээ гэж. гэж ярэ гараад байгаа шүү дээ бас. Нөгөө жүжигчийн хүрлээгээ. Манай хүрлээгийн хувьд бол одоо ер нь хийхгүй юм байхгүй гэдэг чи одоо юу гэдэг юм бэ? Гараар одоо ер нь хийж бүтээх тийм. За тэгэл нарийн тийм мужааны ажил. Тэгэл одоо барилгын интерьерийн ажил. Ер нь тэгээд үйлдвэрийн тоног төхөөрөмж хийхгүй юм байхгүй. Солонгос улсад ирж байгаа улсууд одоо Монголоос нөгөө нэг хамаг одоо чадвартай залуучууд гараа явцсан гэдэг нэг хүн болж таарад байгаа шүү дээ. Намуухан улаахан цэцгөөж Sally called, she got too old. She said it's a boy. Эрхэм үзэгч та бүхнийхээ орой амгалан айлтгаж ретро аккорд нэвтрүүлгийн шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. Энэ удаагийн нэвтрүүлэг маань Солонгос улсын нийслэлийн Сөүл хотын энэ хам мөрний эрэг дээрээс та бүхэнд хүрч байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Минжүүрийн Хөрлбаатар гэдэг одоо миний багын найз оролцож байгаад их баяртай байна. Бидний урилгыг хүлээж авч манай үзэгчдэд бас сайхан аккорд зориулахаар бас бидэнтэй энд уулзаад байгаа их баярлж байна хүрлээ дээ. За баярлаа. За Солонгос нэрээр хэдэн жил болж байна? 2010 онд ирсэн 15 жил болж байна. 15 жил. За Монгол руу бол баг очиаг баха. Очоогүй ганц. Яагаад очихгүй? Тэгээ янз бүрийн шалтгаанаас болоод. Шалтгаан бол байна тий. Ер нь очие гэж бодох уу? Бодлого яах. Сайхан Монгол орн, сайхан хөдөө нутаг, сайхан микер. Тий. Микераар юм. Сансрын тэмнэлийн хажуудлын гудамжаар дэшөө алхмаар л ш. Тий. Манай хүрлээш микер их тийм ээ. За 15 жил болжээ гэж. Уулзахгүй 15 жил болжээ хүрлээтэй. 4 жил ирээд хүрлээтэйгээ уулзч бас амжаагүй. Тэгээ Монгол даван дээр уулзах гэж хэд яриад ажил төрүүлж их байлаа, хүрлээгээ ажиллаж их байлаа. Тэгээ дуучин ган тулгын нэвтрүүлгийн зургийг яг жилийн өмнө авсан байдаг да. Яг энэ өдөр шүү дээ жилийн өмнө. Тэгсэн жилийн дараа ингээд хүрлээгийн нэвтрүүлгийн зургийг аваад хам өрнөдний эрэг дээр сууж идэг юм байна. Тэгэхээр одоо үзэгчтэй эхний аккорд ямар дуу зориулах уу? 11 сар гарах гэж байгаа гэхэд 10 дугаар сарын сүүлийн өдөр гэхэд ер нь юу вэ шүү? Нэмэх 15 гараас. Дулаахан байна шүү дээ.
За анхныхаа дуу сэтгэлийн үг жаргал сайхан байна. Тохиосон. Сэтгэлийн үг. За. Тэр За, энэ дуртай. Гитар өөрийнх нь одоо энэ хүрлээгийн өөрийнх нь энэ гэрээ студийн тоног төхөөрөмжийнх нь шийдлэр дууга холбогдсон байгаа. Одоо ямар дуу авч байгааг одоо үзэгчд маань мэдэх баг. Хүрлээ өөрөө ийм холболт хийе гэсэн заа гэж хэлчихлээ. Сонсож үзье. Майг сонсож үзье. За. Сэтгэл сэргээж баяр бэлгээсэн Мэтгэл дүрэн чиний минь мишээ Хаач явсан нэг яруу Хангал зүрхийг минь догдуулнаа Чи намайг ивэж ханяра би бахарна ханяра чи намайг ивэж ханяра би бахарна хайрсаван тавилангаар учирч харин жаргал эзлүүлсэн чамтайгаа хүслэр тэлсэн хүний очил хоёр минь түшин жаргая хайраа чи намайг ивэж ханяра би бахарна хайраа чи намайг ивэж ханяра би бахарна Жохаалтай. За. Ер нь тэгээд олон жил нутгаас хол, эх орноос хол байгаад ирэхээр хүнд энэ нутгийн тухай, ханийн тухай, энэ Монгол дуу тухай дурсамж сэдрээс энэ дуу хань болдог баг таваас. Тийм ээ? Ааха. 15 жил ийм хугацаанд одоо ямар ажил дээр их ажил хийв. Ер нь одоо юу хийж байна? Анх яг машины үйлдвэрт ажиллаж байсан. Тэгээд тэндээс ягараад янз янз л ер нь барилгын чиглэлийн ажил одоо хийж байгаа. Барилгын интерьер засал чимэглэл одоо тэгэл бүтээн л юм даа. Бүтээн л. Машины үйлдвэрт юу хийжсэн? Гагнуурч. Гагнуур. За гагнуур ийн өрлөө. За Монголд бол гагнуур хийдэг хүн бол маш их хэрэгтэй байгаа. За барилга дээр засал чимэглэл интерьер хийдэг хүн маш их хэрэгтэй байгаа. Ер нь Монголоос явахын өмнө Хүрлээ маань одоо манай нэвтрүүлгийн ивент тэгш ерөнхий спонсор 3 бог цонхны үйлдвэр биш байгаа. Энэ үйлдвэрийг одоо анх үүсгэн байгуулж ирсэн. Анхны одоо цонх үйлдвэрлэдэг залуучуудыг сургаж ирсэн ийм хүн байна. Ингээд нутгаасаа гараад энэ хөгжилтэй орон дээрээ хөгжилтэй орны одоо бүтээн байгуулалтанд оролцоо явж байгаа. Гэхдээ яг олон залуучуудыг цонх хийж сурахад явсан. Тэгээ уг нь одоо Хүрлээ шиг маань маш олон залуучууд 50 хэдэн мянган монголчууд энэ юунд амьдарч байна. Солонгос улсад амьдарч тий. Тэгэхэд бол монголчууд бол бас Солонгостой бол их нэр хүндтэй байна гэсэн. Тийм маш нэр хүндтэй. Манай монголчууд бол чадахгүй юм байхгүй. Ааха. Тэгээ хийсэн юмдаа их үнэж. Тэгээд маш сайн сурдаг, хөгждөг. Тэгээд толгой сайтай. Одоо нэг юм сурсан юм байнга ингээ хөгжүүлээд явж чадах чадвартай. Тэр чадвар бол Монгол хүнд л байдаг чадвар. Өөр хүмүүст бол бараг л байхгүй юм хараагүй. Солонгост олон гадаад хүмүүстэй ажиллаж үзчихлээ. Солонгос хүмүүстэй ажиллаж илаа. Солонгосод бол нэг л ажиллая. Тэгээ шаашаа өөр ажиллая. Тийм. Чадварч байхгүй юм шиг санагдаад. Чадвар байхгүй хүсэл байхгүй байна уу? Тийм үгүй яах вэ? Яа тийм нэг ажиллаа л яг яасан. Одоо нэг юм араа л дагнасан.
Тэр. Тэрэндээ л маш мэрэгжлийн сайн ажилтдаг. Да ер нь бол Монгол хүмүүс бол тэр ажлыг хийгээд тэр ажлыг улам сайн хөгжүүлэх тийм одоо юу гүйлгээ авах гэх юм. Одоо тийм хөгжих тийм чадвар сайн. Одоо энд айл нүүлгэтийн ажлыг бол ер нь монголчууд их хийдэг. Ер нь нүүлгэлтийг бол ер нь монголчууд гол ажлыг гүйцэтгэдэг гэж байна шүү дээ. Нүүлгэлт нураалтын ажил. Нураалт. Тэгээд тайз зэмлэлийн тайзны ажил. Тэгээд манай эмэгтэйчүүд бол үнэхээр юм аа. Одоо тэр юунд одоо олон улсын зочдууд зочдуудлын одоо бүх ажлыг хийгээд зөв маш сайн. Монгол эмэгтэйчүүдээр их бахархдаг. Үнэхээр хөдөлмөрч. Үнэхээр мундаг гэсэн. Тий. Энэ өндөр машин дээр тэр нэстэ тэрэг бод юм уу? Бууж штэ. Тий байна. За энэ нэстэ тэргийг явчаар дуугаа явах дараагийн дуугаа. За тэгээ. Энэ ёстой утгаараа машингийн дээвэр дээр бод юм байна да. Энэ сүүл баригдсан баригдаад удаг. Тийм байна. Ер нь энэ нэстэ тэргээр машингийн орой дээр их буулт хийх үед. Буулт хийж штэ. Тэгээд хэдхэн жилийн өмнөөс нэг нэстэ тэрэг олсон штэ. Байшингийн орой дээрээс нэг даргаа аваад явж байгаа. Оо тийм үү. Мантад харахгүй тэгээ хажуудлынхаа юу зохиод байшин гам сенсороо зохиод насарсан. Маш нарийн тооцоолтой байхгүй бол бас эн чинь эвгүй юм байна шүү. Энэ нэстэг тэргээр бас манай Монголд бол бас их нэсэж байгаа шүү дээ. Манад бол тэглэх юм гайгүй л дээ. Тийм ээ. За дараагийн дуугаа үзэгчтэй дараагийн дуу ямар дуу зориулах вэ? Дараагийн дуу би чинь нөгөө агаса эндээ юу та? хамтлагийн за номингийн гант төсгөө гараад ирж шээ. Сая Хүслийн тэнгэр арав жагаан төгсөн. Энэ Хүслийн тэнгэр бол юу манай Бадан батны дуу мөн үү? Тийм гэсэн. Бадан батан гэдэг хүн дуусан. Сүүлд төгсөө дуулсан байсан тий? Тийм төгсөө сүүлд. Энэ их гоё дуу бас. За дараагийн дуу Хүслийн тэнгэр. За тэрийг дуулъя. За. Өөрийг чинь би анхаарсан цагаас хойш өөрт чинь би хайртай болсон өнгөдийн очсон чамгээр амьдрахгүйгээ харин назар сайраа Хонгор чамайгаа бидэж мартахгүй Үслийн хайрлахын жаргал Хонгор чамайгаа бидэж мартахгүй Хэрвээ би чамтай уулзрагүйсэн бол Хорвоо чамаас иргэв харин назар сайраад үслийн тэнгэр хайрлахын жаргал хонгор чамайгаа хизээж мартахгүй Үслийн тэнгэр хайрлахын жаргал хонгор чамайгаа хизээж мартахгүй Хотоос холог үе хан уул дүүрэгт хуучин эсхээс урагш амгалан хаав содхны ард тэг 107 га газрын эрх шилжүүлнэ. Утасны дугаар 9440 1199. Сонгон хайрхан дүүрэг 24-р хороо баруун салааны Бумбтын аршааны баруун яманд ойн захад тэг 107 га газрын эрх шилжүүлнэ.
Утасны дугаар 99.91279. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууцад дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр утас 99.1279. Хотоос холг үе хан уул дүүрэгт хуучин эсхээс урагш амгалан хаав сотхны ард тэг 107 га газрын эрх шилжүүлнэ. Утасны дугаар 94401199. Сонгон хайрхан дүүрэг 24-р хороо баруун салааны бомбтын аршааны баруун аманд ойн захад тэг 107 га газрын эрх шилжүүлнэ. Утасны дугаар 99.91279. Намуухан улаахан цэцгөөж Sally called, she got too old. She said it's a boy. Яг нэг дуул хооронд юунэ буулгах чад нөгөө юун дээрээс хөөрч штэ. Бас өндөр авах гэж зөндөө юм болт юм байна. Миний нэс дуудуулах юм. Яах маань нөгөө ч юм чадахгүй шүү. Хотесны дуу муу байна л үз микрийн. Сүүлийн үеийн нэг дуу дуулчихоо. За, сүүлийн үе ямар дуу юм бэ? Нэг туйлс гээд нэг дуу гой санагдаад байгаа. Энийг За. би сайн одоо сурж байгаа. Тэгээ сайн сураг. Сайн биш байж магадгүй. Миний сүлжээ дүү болохоор сайхан. Min чиний зүг ирвэхээ болж нисэн. Зүрх цэцгийн үнээр зэрлэж чамайга цөмбөрөөрийн бидэн хүлээлээ. Гэвч хайрын асаа халуун зүний үнэр жаргаа. Хэлхэл байсан чимээ гэж мэдэрсэн чиг тонсон харц чинь бүргэх ми гэж чамайга чиг харин сэтгэл хүлээлээ хайрын борож үнжурмасаа халуун зүний үлгэр жаргаа дүүрэн санаа эвэн татаа өөрхинэгийн би даслаадаа зүуд байсан гэж бодхоос хайран Чэнийг шиг хивэрээ зүрж өнгөрөх би гэж харуултаа чамайга зүгөөрийн дэргэд хүлээлээ чэнийг масаа халуун зүний үлгэр жаргаа дүүрэн санаа өөрхинийг би даслаадаа. Энэ юунаас салгаад энэ спикерээрээ бас тоглож болох юм байна тий. Чи болохоор ингээд чихвчээр ингээд эффект ингээд холбоо тоглоо сурцсан. Тэ? Тэгээ нэг дуу чимээ бас их гаргахгүй гэсэн үг орчиндоо. Гэр орондоо ингээд уулах тий. Бас хамаагүй чанга тэр болохгүй юу энд? Болохгүй.
Харин тийм байгаад Шууд хаалга нүдэл. Оо зөө. Бүр удах юм бол шууд цагдаад удаа. Монгол бол тэр тал дээр бол харин өстой Гайгүй. сайхан штэ. Сайхан. Тийм штэ. Ер нь бол тэтэ чиний эрх, хүний эрхээр хязгаарлагддаг гэдэг чинь юу гэдэг лээ. Эднэр бол маш их нэгтаршил ихтэй амьдарч байгаа болсоч маш ойрхон зайд Тийм. олон хүмүүс амьдарч байгаа тий баг талбайд гэдэг юм. Манай Монгол бол за ер нь 20 км хотоос гараа хойлонгийн 20 км явхад онгон зилүүд Сайхан шүү дээ. газар байна шүү дээ тий. Солонгос ч сайхан орно шүү. Аа. Тэгэхээр монголчуудын хүссэн зорьсон юмыг биелүүлж өгч байна. Зорьсондоо хийгээд буцаж байна. Маш их бизнес хийж байна. Ааха. Монгол орондоо хөрөнгө оруулж байна. Цагаагаар нь сайхан юм. Тийм болохоор нутаг руугаа ус хүмүүс их явахгүй олон жил болж байгаа шүү байна. Хоолнд сайхан юм сайхан. За би бас нэлээд хэдэн монголчуудаа энэ дээрээ уулзсан. Олон жил болсон хүмүүс байна. Монголдо очих юм уу гэсэн. Миний бас Очих бодолтой хүн цөөхөн байна. цөөхөн байна. Миний таньдаг ахнараас 94 онд ирсэн хүн байгаа ш. 30 жил, 31 жил. 30 жил болсон. Өөх. Одоо хүртэл ажиллая гэж явж байгаа. Манайхан ингээд нэг 50 60 хүрэхээр л өөртөө хөгшөрсөн гэж бодож байна шүү. Тий. Солонгос одоо миний мэдих одоо манай нөгөө баригадын хүмүүс бол 70 настай хүмүүс зүгээр ажиллая гэж байна. 70 настай хүмүүс. 70 настай хүмүүс ч гэсэн хэд ажиллаж байгаа шүү дээ одоо. Тэгээ яг сайныг дагаад бас тэг сар юм бол залуучууд нь ажил их дург болсон. Солонгосчууд. Ялангуяа энэ биеийн хүчний ажил. Яг нэг юм гэдэг чинь иргэдэг болохоор одоо 70 60 70 80 настай хүмүүс л ихэнхдээ ажиллаж байна л да юм. Тэгээ залуу хүмүүс ажиллах юм Олдохгүй. Одоо эдний залуучуудаас залуу хүн бодог хийх юм байхгүй шүү дээ. Барилгын ажил хийх юм байхгүй. Хийх дурггүй. Ааха. Тэгээ нэг аав ээж нь ингээд энэ уусаар нэг юм болгоцсон ингээд сайхан болгочихсон. Тэнгуут энэ залуучууд нь одоо ингээд юу хэлчихдэг л та. Миний харж байгаагаар ажил хийх дурггүй. Тэгэхээр зүгээр нэг сайхан компьютер авах. Компьютерээр одоо зүгээр одоо нэг офисын ажил. Офисын ажил хийх гэж байна. Өндөр цалинтай. Тийм баг шүү. Тэр мяндууны хойд тал руу тэр офисын ажилтнууд өдөр залуучууд нь тэргээр маш их явах юм. Тэгээ орой метронд залуучууд их явж байгаа. Ажилд хараад явж байгаа бол та. Тэ? Гэтэ ажил яг тэгж хийж байгаа залуучууд нь маш цөөхөн байна л та. Ааха. Ихэнх нь гэртээ. Гэртээ. За манай Монголд ч бараг л бас л тиймэрхүү болчиход ч байгаа юм шиг санагдаад байна. За дараагийн дуу ямар дуу байх вэ? Ер нь одоо манай нэвтрүүлэг анхны дугаар явснаас хойш энэ 25 онд 20 жил болж байгаа. За тэгээд хүрлээ маань Монголд байхдаа 2008 9 оны үед орж ирлээ. Тий, нэг орсон. Тий. За тэрнээс хойш бол одоо тэгээд олон жил уулзахгүй байж байгаа. Аккорд дуугийн сонирхож байна. Хүн тэгээд мартагддаг уу? Тэ их дурсамж агуулсан дуунууд байдаг. Тэр дуунуудаас дуулах гэдэг. За, ахын дуулдаг дуу. Манай ахын дуулдаг байсан. За. Орчны дуу та. Hodisны дуу. За. Гэнэн залуу насны цэврээр сэтгэлээ гэрэл дээр хорвоо хайрлаж яваа хүнтэйгээ гүнзгийхээр байгальтай хөвөө андам боршги дулаан үлцөө хайртай
Яста жинхэнэ бодисны даа юм да. Тэ. Танаа ах гэхэр чинь Надаас 4 ах. аа жинхэнэ бодисны Бодисны гитарч. Микри. За Хасаа гитар сурсан. За. Урлагийн дүү болохоор одоо манай зураглаач бүү Батар. Баримт каноны Зураглаач. хийдэг компани. Баримт каноны. Зөв. Өө наашаа ирсэн үү? Ирсэн. За. Нотлын ирчээд явсан. Ирчээд явсан уу? Ааха. За хэдэн дууд болчлоо хоёлаа. Миний найз нэг дууд болохгүй юм да. Бүү юу? Монтажлал хасчихгүй байгаа үстэй. Аа? Асахгүй. Чи өөрөө монтаж хийх. За ямар дууд болох вэ? Ямар ч яа. Одоо намар болж идэх Монгол дүүл болцсон байдаг баг. Энд гэсэн хавар шиг байгаа шүү дээ. Хүсэн татсан хавар болдгоо боллоо. Хүлээж байсан шүү. Эрдгэрээ ирдээ хань бицхалтгоо нахага дэнэ хань гацхан чамайга биүнэ Өөрч ямар дуудаг лээ? Өөр цайтал дэлсэн дэрчээ Үргэж одсон чамайг минь орлоо Цонхоор сэрчигнэх мороны туслуудтай Цэжин турах үнгийг хуваалцнаа Нэрсэн дрич нүүрэндээ би наач Эндүү тассан үнрийг чин амтархаа Хожмын өдөр хайрлах үричэн Хонгорхон цулайгийн болгон хаалyaa Сонсон дөө Цайч ертөнцөөр Үлжин гоёмсог дартай учирлаа Юулэр цонхоор сэрчигнэх Вороны туслуудтай Цэжин тур үнгийг хуваалцнаа Зарим юуг нь мартаад байна л дээр үе Ой юм биш үү? Тийм лагер дээр л сурч ирсэн. Яг нэг студийн бичлэгэнд орж байгаа юм шиг. Сэрүү намрын усан болгорын мороо шиг Сингэнэм тайгын вансын рүү шиг Хүсэлгээ чи нариухан Анхны минь хайр Бүгдээ цаашны нэгэхээ Мулан Хонгорхон цомрлоо дутуунээд Хожмын хойн дуусхын жаргалаа Хэрвээ тулг үлдсэн шүүний анхны хайраа Хэзээч өршгүй миний анхны хайр Хэзээч мөхөшгүй миний хайрынгаа Чин үнэж хайр, чин үнэж дурлаа Чин үнэж амьдралыг амсаагүй анхны хайр Энэ дууг бол мэдэн штэ Ягахан хацар хасын царай Ялэмгүй богдсон сурагч форм Ичингүүрэн инээсэн 10 хэдтэй охины Аяа би чинь яахан мартах билээ Гівчэн дурлалмэ Тэндүүр цоёолсын болохоор Нэлбэж амжаагүй шүү миний анхны хайраа Хэзээч өршгүй миний анхны хайр Хэзээч мөхөшгүй миний хайрынгаа Чин үнэж хайр
Чингүнэж дурлаа. Чингүнэж амьдралыг амсаагүй анхны хайр. За хүрлээгийн гитарыг барьж байгаа бараг нэвтрүүлгээр анх удаа бүтэн нэг дууд болчих юм яа. Энэ нөгөө Цэнгэгийн отгоо гэх энэ дуу гэдэг юм байлээ. Тийм үү? Тэ? Гэсэн баха. Энэ их гоё дуу. Тэ? За тэгээ хүрлээ маань харин Солонгост ирээд нэвтрүүлэгт оруулсан чинь намайг харин дуу моодуул гэдэг. Барайд үтсэн чинь дуулчмаарч юм шиг санагдаад байна. За энэ чинь бас байна. баллаад гэж штэ тий. Олон янзын эффекттэй. Энэ юуны хоолойны эффект юм уу? Хоолойны эффект. Тэгээ ер нь дуу хуурын их уурхаа бол шавхурдаг шүү. Тэгээ хүний одоо амьдралын хамгийн одоо баярт мөч гэдэг юм уу, дурсамжтай мөч дуу хөгжмөөр хатгалагдсан байдаг тий. Тэгэхээр одоо дараагийн дуу ямар дуу байх бол үзэгчдээ ямар дуу зориулах вэ? Хүн болгон ээжтэй хайртай. Хайртай ээжигээл сайн хайрж яваарай л гэж хүмүүстэй хэлээд ээжийн тухай дуу. За. Ээжийн тухай дуу юм. Ээж хүн гэдэг бол үнэхээр агуу. Бүхэл чиний ганц хажууд чинь байж чиний төлөө чиний зориулж чадах юм бол ээж л хүн байдаг. Ээж аав ээжээ л маш сайн хайр амьд дээр эрүүлэнх байх. Тал дээр маш сайн анхаарч хайрч байнгын санаа зовж ээжтэйгээ аавтайгаа үргэлжлэл. Бүх юм ээж аавтайгаа л ярилцах хэрэгтэй. Гүрд хамт байгаа ч ээжээ биш үү? Хэрвээ хүмүүс цэцэгхэн гэвэ хэр талай цэнсарнай арвин дэлхий шиг ачлагдаж таныхаа алганы төлөнд Тэдийн жаргалын хандаан дэлгэр зуншиг насараа тэнгэр шиг ачлаа хайны шүвэж дэлхий шиг тэнгэр шиг ачлаа хайны шүвэж дэлхий шиг Учрах зүудний сайхан дай үзэхнүүдээ өдрийн соор үртэн таныгаа хайрж үндэс мөчөш Учин танига хайрж үндэс мөчөш
Хотоос холг үе хан уул дүүрэгт хуучин эсхээс урагш амгалан хаав содхны ард тэг 107 га газрын эрх шилжүүлнэ. Утасны дугаар 9440 1199. Сонгон хайрхан дүүрэг 24 дугаар хороо баруун салааны Бумбтын аршааны баруун аманд ойн захад тэг 107 га газрын эрх шилжүүлнэ. Утасны дугаар 99 1279. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууц дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр утас 99 1279. Хотоос холг үе хан уул дүүрэгт хуучин эсхээс урагш амгалан хаав содхны ард тэг 107 га газрын эрх шилжүүлнэ. Утасны дугаар 9440 1199. Сонгон хайрхан дүүрэг 24 дугаар хороо баруун салааны Бумбтын аршааны баруун аманд ойн захад тэг 107 га газрын эрх шилжүүлнэ. Утасны дугаар 99 1279. Чадварлаг боловсон хүчин ажиллах хүч Солонгос руу явуулаад байна. Одоо тэгээд хөрлөөгийн хувьд бол одоо тэр металл хий центр гэдэг чи одоо 20 жилийн өмнө хийжсэн юм шүү дээ. Тэ? Тэр үед чинь бол металл цоох энэ төр бол их цөөхөн. Одоо энэ Монголд энэ шилэн металл басааттай барилгууд цөөхөн байлаа. Цөөхөн байсан. Тэр нь барилгын тал дээр интерьер дизайн дээр таслахааны юм хийцэл энэ төр дээр бол их нарийн юмнууд хийдэг байсан шүү дээ, тий. Ийм хүмүүсээ ингээд наашаа алдаад их нь одоо хаашаа явуулаад байдаг. Уг нь энэ яалтчгүй наашаа явахаас арга байхгүй байсан л та. Аа. Тэр нь одоо ч гэсэн одоо Монголд очивол улс орн маань хурдан зүү голдролтой орохгүй бол тэгэл хамаг сар болсон залуучуудаа бүгд хамаг залуу насаа ингээд бас энэ дөг хийж шүү. Сайхан сар болсон залуучуудаа бүгдийг гадаад таа. Сайхан залуучууд эрсдэл айгүй хүлээж байгаа байхгүй. Эд хийж бүтээх насан дээрээ нэг харийн нутаг давчтаад байна гэдэг чинь тэр нутаг нь хин хохроо бол Монгол улс орны шалрна. Уг нь бол энэ бүх юм болцоонд бүрдсэн хэрнээ тэгсэн хэрнээл давчтаад байна гэдэг байгаа шүү дээ энэ дотор нэ. Тэгж л давчтаад байгаа болохоос биш одоо юу гэдгээ төгжирч ингээд бөглөрөөд гэдэг юм уу гацаад тэгээд байгаа юм байхгүй шүү дээ. Тэрэндээ л улс орноо хөгжүүлэе гэсэн улс төрчдөл яг нэг зорилготой нэг юмруулж өгөх хэрэгтэй л дээ. Сауди Арабид шиг. Тийм байх. Байгалийн баялгаараа л хөгжсөн улсууд сайхан хөгжсөн улс бол байж та. Одоо Сауди Арабид үнэхээр ятаархмаар. Ааха. Манайх бол яг тийм болох боломжтой байхгүй. Даан тэгж чадахгүй. Сэтгэл одоо нэг одоо шунлан гинтчээд одоо энэ өөрсдөө бодоод Монголоос гараад явахаар лентэнд юмаа ингээд ил тавьсан байсан ч гэсэн метроны буудал тэр нисэх автобусны юун дээр байхад хайцсан байх тэр шин буцаагаад хаягаар хүргээд өчөөд шүү дээ. Одоо энэ олж өгöd хулгаалах нь байтугай. Тэгэхэд автобусны юмаа хаялаа. Автобусны компани руу ярьлаа юмаа хэцээс хайсан гэсэн юм дээр байж. Хайсан гэсэн газар навчаад авчихна. Метронд юмаа хаялаа. Карт бичиг баримт утас бүх юм хаяхад метроны хайсан гэсэн зүйл хадгалдаг газар нь л байж байдаг. Тийм. Тэгээд одоо би нөгөө нэг метроны тимоны картаа ингээд 50,000 гар цэнгэлчээд цэнгэлдэг газар мартаа явчихад байж байгаа юм чинь. Тимоны карт чинь цэнгэлдэг нөгөө нэг цэнгэлдэг газар байдаг шүү дээ. Тийм. Тэр чинь нөгөө хүн ингээд аваа явна шүү. Тэр чинь авааш тавьсан. Оо цаац. Тэгэхэд манайх яаж 50,000 гар цэнгэлчээд ингээд тавьсан. Нууцын гэрээ гэдэг юм дийж хулгаал байх шиг байна шүү дээ.
За тийм муухай юм ярихаар муухай байна. Тэ? Уулна ингээд бид нар улс төр болно ярмаар байгаа байхгүй тий. Харин тийм Үнэхээр ийм яриа сумаар гоо. Энгийн иргэдээ ингээд улс төр ярьтал нь ингэж амьдруулж юм гэхээр чи үнэхээр харамсалтай байхгүй. Эдний энгийн иргэд бол улс төр ерөөсөө хүйч хамаагүй. Аа. Зөвхөн ажиллаа л гэнэ. Солонгос улсад бол зөвхөн ажиллаа игээ явах сайхан амьдарч байгаа. Дэлхийн хүн амьдрахад таатай 10 улс гэдэгт Солонгос улс орсон байсан. Нэлээд дээгүүр шүү бүр. Тийм. Бараг 5-аас урагшаа байдаг. Хамгийн таатай хүн амьдрахад гэдэг үзүүлэлтэнд орцсон байж байгаа шүү дээ. 10 сая хүнтэй Сөүл хот гэж л би ямарч боглол байхгүй шүү. Тийм ээ. Бодлоо. 10 сая. Манайхаас 3.5 дахин их хүн ам. За 15 жил болчлоо. Энэ хөгжсөн газар эрүүл мэндийн үйлчилгээнд тэрх мундаг байт юм биш үү? Эрүүл мэндийн үйлчилгээнд сайн амрах тугас. Амар 2 жилдээ нэг бүтэн биенээ шилжгээ. Үйлчлэг ажиллагаанд орно. Нөгөө нэг бидний хийж байгаа ажил авж байгаа цалин хүс харьцуулахад бол боломж юм байна. За дараагийн дууга ямар дуу зориулах вэ? За, дараагийн ерөнхийдөө дууныг- нэвтрүүлэг маань бас төгсөг тал руугаа явж байна. Тэгэхээр амжаад бас Харах нүдэнд мөрөөдөл гэдэг дөө айзын хоёр. мөнх хоёрын. Тэ айзм хоёрын мөнх хоёрын дулдаг. Мөрөөдөл. За хэд зориулах вэ? Тэгээд одоо сайхан босгочтой зориулъя да. За хөрлөөгөөс. Харах нүдэнд минь очиг ярилцгаа Харин тайнаас чимэн ширээ Хонгор бүсгүй чамайг хараа Хорвоо мэд хоёр ослон дөө Зүрх сэтгэлимээ мөрөөдөл болсон Зүрх шигээ чандаа би хайртай зүрх сэтгэлимээ мөрөөдөл болсон Зүрх шигээ чандаа Чимээ над уншихээ Тоглох сэтгэлээ чам руу дэвүүлээ Айлгуудуу амчаатайгаа Эндэн жаргах тавлан байна Зүрх сэтгэлээ мөрөөдөл болсон Зүрх шигээ чамнаа би хайртай сэтгэлимээ мөрөөдөл болсон Зүрх шигээ чамнаа би хайртай Өнөөдөр бас Байхад Тэнгэр ангаа ивэж шүү. тий янзын гоё. Их салхиж нөгөө нэг нартай хамт ажилдаг байсан гамбаа гэдэг нэг ах байдаг байсан байхгүй юу? Одоо Монгол явсан. Тэр ах маань амар гоё гитар тоглосон. Энэ ганцхан яриадсан мөн үү? Тий. Копи гамбаа. Монгол руу очсон. Монгол явсан. Тий. Тэгээ гантлах хоёртойгоо гуруула тоглолдог байсан. Тэр хоёртойгоо их тоглолт. Тэр хоёрын дуулах дуртай дуу. За. Саяны дуу мөрөөдөл. Хамтлаг бас Гантлах чинь амар нэлийн удлаа тий. амар гоё дуулдаг. Юуны 247? Чи очноос тийш. 247 яхав. Тэр интерьер чинь чамаг хийсэн гэвэл Тийм засрын хийхэд би ятсан. гамтлага тэгээдсэн. Манай хүрлээ надад гоё юм хүм хийж өгөөд энэ баар мараа байгуулахад юм уу яасан. Лаунж энтрээ хийхэд тий. Их туссан их гоё юм хийж гисэн. Орсон би чинь хэд хэдэн ороос авсан шүү дээ. Гоё юм билээ. Ганцлагтайгаа гоё энэ хангааны хэрэгтэй дуулъя даа гэж ярьж чадсангүй явуулчлаа да.
Ганцлаг гэсэн саяхан Монгол руу явчихлаа тий. Ярьсан хөрсөн зөндөө байсан гэж чадсан. Аа. Хамтдаа нөгөө нэг энэ гадар гоё тоглоё. За. Энэ ханганы хэрэг дээр хоёулаа тоглоё гэж ярьжсэн баг. Ааха. Харин тэгээ Монголд очиж байгаа тоглох юм болов шээ. Монголд очиж байгаа тоглосон да. Тий. Цаа чи Монголд очиж завгүй болсон бах уу? Монголд хийх ажил их багш. Нааша одоо буцах юм болоо даа баг. Хамгийн мондог шүү дээ. Хамгийн мондог. Ганцлага. Миний нэг хэлдэг үг гэдэг. Аа. Миний дүү чи хамгийн мондог. Ганцлах чинь манай дүүгийн анги явах. Оо, бүүгийн юм. Бүүгийн нэг анги. Оо, бүү ганцлага нэг анги юм тий. Өрлөө тэгээ яриад байвал маш их юм байна. Одоо энэ нэг нэвтрүүлгийн цагаар бол яриад дуусахгүй шүү дээ. Тийм ээ? Одоо бүх монголчууд улс төрчиж байна. Яг үнэндээ. Аа. Энд байхад улс төр Монголын мэдээ энэ төр байн харж байна. Байнга л Олигтой юм харагдахгүй. Энд байгаа бүх монголчууд санаа зовдөг. Тий. Арайчтэй л. Тий, Монгол улсаар нэг таахан хөгжүүлээд өгөөсэй гэж. 20 жилийн өмнө Японы Наритагийн буудлын дээр буугаал. Тэгэл тэр онгоцны буудлын дээр буугаад айгүй уур хүрсэн шүү дээ. Хүн чи одоо гадаад оронд очиод гоё газар очиод ингээ сайхан газар байна гэж бодох шууд арайчтэй нэр хүний нутаг хүмүүс ийм гоё бүтээн байгуулалт гоё юм зогслоож яхад манайх ингээл улсын зардлаар байнга юм суралцсан туршлага судалгаа нь явдаг шүү. Тэг чи одоо юу хийсэн байна гэж бодохоор тэгээд тэр гоё газар очиод хүн шууд тийм бодогдоод байт юм лээ. Яг тийм шүү дээ. Нөгөө нэг одоо бид нар ингээ хурдхан зөв голдролтой орохгүй бол одоо энэ улсууч бүгд хасараад ингээд алга болоод ирлээ шүү дээ. Одоо бүх юм хиймэл оюун ухаан төшөглээд одоо хөгжил нь бүр маш хурдцтай болж байна. Аа. Манай монголчууд нэр хүндгүй болох жоо ганц юм авилгал байна. Тэгээд энэ улс орны чинь бүр доош татчихлаа шүү дээ. За нөгөө нэстэг дэрэг чинь дахиад ирж байна. Яшээ нэг дууд хооронд өнөө буулгаад аваа явчихт юм байна тий. Тэгээд ер нь нэг улс орны төлөө гэсэн бодлого, сэтгэлгүй нэг муу хүн ямар хосолтой байдаг үлээ мандахай статан дээр гадаг эсмэл тайж гэж. Тий. Амар муу санаатай муу. Тэр хүний ганц хүний муу бодол, муу үйл маш их хорон хүнэлтэд байна. За тэгээд нэвтрүүлгийн цаг маань л өндөрлж байна. Түүнээс биш дуу хөгжим бол дуусна гэж дундарна гэж байхгүй. Нэвтрүүлгийн төгсгөлийн дуу үзэгчтэй ямар дуу зориулах вэ? Тэгээд бидний урилгын хүлээн авч сайхан аккорд аюулгүй үзэгчд маань зориулсан хүрлээд маш их баярлалаа. Хот хэмэртэй цог золбоотой байхыг, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байхыг, аз жаргалаар дүүрэн байхыг уран бүтээлчийн өмнөөс хүсэн өрөөж байна. За баярлалаа. За энэ нэвтрүүлэгт орсонд маш их баярлалаа. Өөрөө сайн дуулж чаддгүй ч гэсэн ер нь дуунд дуртай, гитар хөгжмөд дуртай. Нэг л сайхан залуучуудын төлөөлөл болж авсан юм шүү. Тэрнээс ч өөрийгөө дуучин гэж олсон юм бол биш. Ааха, ер нь бол одоо Солонгост дуутай хууртай сайхан шүү дээ. Солонгост амьдарч байгаа олон монгол сайхан залуучууд байна. Тэрнээ төлөөлөл. Мөн гитар хөгжим сонирхож дуулдаг олон залуучууд энд байгаа. Мөн тэдний төлөөлөл болгож бас Солонгост байгаа монголчуудтай хэлээд манай Солонгост байгаа монголчууд мундаг шүү. Та нар минь үнэхээр хичээж байгаа шүү. Ялангуяа эмэгтэйчүүд та нар үнэхээр их орныхаа төлөө өөрөөгтэйгээ төлөө зүтгэж байгаа. Ааха. Хааныг бол биширч явдаг шүү гэж дурсамж гэж нэг дуу байна. За. Юутэйчи залуу насны чихэнэ чиний хай асамадо юучи сэтгэл хоношоо ярахан нүсэн столороо ярахчнэ сэтгэл хоношоо ярахан
Turbo Horvore Ойх наим чи эрхэлнэ Очсон жараа үгүй Нүрвада Уйр мессеж явсан чуу Яагаад ч нэ Сэтгэл хоногшоо Яахан ёсан дотор Яагаад ч нэ Сэтгэл хоногшоо Яахан ёсан Social climbs to live for a few dollars more. Social lives to live.